Дээд Брёзовскийн бичил хорооллын үүдэнд хим орин химээх ад сайн сайхны бэлэг тэмдэг болсон тугийг байршуулжээ. Байршлыг санамсаргүй сонгоогүй бөгөөд энэ зам нь байгаль нуурын зөвгөлтөлдөг ариун чиг юм. Ийм хийцтэй туг нь эрүүл мэнд, энх хамгаалангийн төлөө залбирч явахыг байнга сануулж байх бэлэгшээлтэй бэлэгдэл болно. Манай ард иргэдэд сэтгэлийн дэм, оюуны тэтгэмж хэрэгтэй байна. Бид энэ ариун тугийг Бурятын ард иргэд Оросынхоо төлөө босгож байна. Энэхүү ариун туг нь бидний сэтгэлийн нэхийг бэхжүүлж, харагдах болон үл харагдах бүхий л айдас зовлонг бут нэргэх бэлэгдэлтэй юм а. Химэр туг өлгөөтэй газрын орчин хэр цэвэр салхинд азийн хүлээхэр хүчтэй намирч байна. Төдий чинээ бэлэг дэмбэрэлтэй тооцогддог. Дашрамт хэлэхэд энэ бүтээл нь зөвхөн улаан удын төдийгүй давтагдашгүй онцлогтой юм. Энэ химэрийг зориуд Монголоос авчирсан юм а. Бас нүсэр хэмжээтэй юм. 2.5-ыг харьцах нь 5 м учир Оросдоо хамгийн том гэж хэлж болно. Энэхүү арга хэмжээг Улаан уд хотын захиргааг төлөөлөн Сергей Гашев, Горсвет байгууллагыг төлөөлөн захирал Алексей Длонов, Диважин дугны лам хуваагууд болон хөрөнгө оруулагчид хамтран зохион байгуулжээ. Энэ бол бидний итгэл үнэмшлийн илэрхийлэл бөгөөд манай бүгд найрамдах улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал чиглэл мөн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэрэлгээгээ сайн сайхны бэлэг тэмдэг болсон энэхүү бүтээл нь хүн бүрт дээд хүчнээс ивэл дэмжлэг хүсэх боломжийг олгох болно. Орос Албаны улсын бүс нутаг болон гадаадын улс орнуудаас 200 гаруй балетын бүжигчид Улаан уд хотод чуулж шилдэгийн төлөө өрсөлдөхөөр нэг дор цуглалаа. Эхний мөчөөс л тэмцээний өрсөлдөөн ширүүн болох нь тодорхой байлаа. Өрсөлдөгчд хүчтэй юм а. Манай бүлэгт 4 монгол байсан. Бүгд маш сайн бэлтгэлтэй. Гэхдээ би ихний байрт орж чадлаа. Наадмын зочид Бурят бүжигчдийн өндөр түвшний техник бэлтгэлийг онцолж байлаа. Өндөр түвшний өрсөлдөөнтэй тулгарсан оролцогчдын нэг нь Новосибирскийн Илья Милованов байсан бөгөөд тэрээр өөрийн ангиллалдаа 2 дугаар байр эзэлжээ. Өсрэлт сайтай тун өсрөмтгий залуус юм а. Өндөр техник сайтай. Тийм болохоор тэдэнтэй өрсөлдөн гэдэг амаргүй байсан шүү. Нэгдүгээр зэргийн шагнал хүрсэн бүжигчдийн нэг нь Аюун Булчун байлаа. Тэрээр техникийн хувьд өндөр түвшинд сэтгэл булаам 2 бүжгийг амжилттай гүйцэтгэж шүүгчдийн талархлыг хүлээжээ. Аюуш багасаа л бүжигтэртэй болсон тухайгаа хуваалцсан юм а. Би коллежд орохоос өмнө 2-3 жилийн турш Туваагийнхаа сумын хүүхдийн урлагийн ур сургуульд явдаг байсан. Тэр үед балет биш харин ч спорт бүжиг хийдэг байсан. Тэр цагаас л бүжиг татагч эхэлсэн болов уу гэж боддог. Энэ наадам нь Бурятын сонгодог балетын суурийг тавьсан зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Пётр Абашеевийн мэндэлсний 90 жилийн ойд зориулагдсан байлаа. Наадам зөвхөн Бурятын төдийгүй Орос даяар нэр хүндтэй болж байгааг хүн бүр анзаарсан. Бид ч бас мэдэрлээ. Бүртгэл хаагдсны дараач хүмүүс тасралтгүй холбогдож бид оролцож болох уу гэж асуусаар байсан. Энэ нь уг үйл ажиллагаа Бурятын хувьд ямар чухал болохыг харуулж байна. Наадам хэдийн бүс нутгийн хүрээнээс хальж бүжгийн урлагийн салбар дах нэр хүндтэй соёлын үйл явдал болж чаджээ. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар ирээдүйд оролцогчдын тоо улам өсч уралдааны түвшинч дагаад илүү өндөр болох нь гарцаагүй юм. Андрей Слепнев, Жанна Щепкова, Валерий Чудопов. Новости дня. 24 биеийн тамирын багш мэргэжлийнхэн шилдгээр тодрох шагнал хүртэхийн төлөө өрсөлдлөө. Тэмцээний дүрм энгийн бие бэлдрийн шалгуурын нормыг өрсөлдөгчөөс илүү гүйцэтгэх ёстой. Чита хотын 3 дугаар сургуулийн багш Надежда Булгаковын үзэж байгаагаар хүүхдүүдийг спортоор хичээллүүлэхийн тулд багш хүн өөрөө үлгэр жишээ байх ёстой. Хэрвээ багш өөрөө бэлтгэлгүй, нормоо өгч чадахгүй бол сурагчдын хүндлэлийг хүлээхэд бэрхгэлээ. Би 41 настай ч спортын бэлтгэлээ таслаагүй. Би маш бэлтгэлтэй байгаа. Өөр байгалийн хязгаарын гар бөмбөгийн шигшээ багтдаг. Намайг ийм насанд хүртэл амжилт гаргаж байгааг харсан хүүхдүүд хичээлээ таслах биш, урам авч хамт байхыг хүсэж, шин сонирхолтой зүйл сургахыг хүсдэг. Тамирын багш нарын дунд залуу үеийнхэн олон бий. Тэдний үзэж байгаагаар хүүхдүүдтэй нэг долгион дээр байх, ойлгож дээрээс нь биш, дэрэгдээс нь хандах нь чухал гинэ. Би тэдний хувьд багш нь ч, найз нь ч. Би өөрөө ч залуу хүн болохоор тэдэнд илүү ойр, орчин үеийн хандлагаар хандахыг хичээдэг. Хошигнсон эерэг аргуудыг хэрэгэлдэг. Чита хот Оросын хэмжээнд жинхэнэ биеийн тамирын багш тэмцээн зохион байгуулсан 2 дахь хот болж байна. Тус тэмцээн нь өвөр байгалийн хязгаарт шинээр байгуулагдсан эрүүл эх орон хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагджээ. Ойрын хугацаанд бид сард
Дор хаяж 2 удаагийн өглөөний дасгалын марафон, хэд хэдэн вейпийн эсрэг аян, бусад сэтгүүлчилсэн арга хэмжээг үндэсний хөдөлгөөний төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагчдын зүгээс уг тэмцээнийг жил бүр уламжлалт болгон зохион байгуулж, зөвхөн житад бус, бүсийн бусад сум дургүүдэд хүртэл өргөжүүлэхээр төлөвлөж байна. Сайн байцгаана уу эрхэм тамирчдаа. Сайн уу найз нөхдөө. Мэдээж хэрэг үнэнч дэмжигчтэй. Ажил олгогчид болон нутгийн иргэдийн өөрөө удирдан зохион байгууллагын дунд уламжлал болон зохиогддог Черновскийн дүүргийн Спартакиад энэ амралтын өдрүүдэд Шахтёр спорт хөтөлбөрт боллоо. Уг арга хэмжээ эх орны дайнд ялалт байгуулсан 80 жилийн ой, Читаахтын 1-р планы цахилгаан станцын анхны турбиныг ажилуулсны 60 жилийн ойд зориулагдсан юм а. Спортивного комплекса «Шахтер». Бүгдд нь спортын, чөлөөт, нөхөрсөг уур амьсгалтай, эрүүл мэндэд тустай өдөр байгаасай гэж хүсье. Нийт 10 баг өөрсдийн авиас чадвараар 10 төрлийн спортын тэмцээнд сорьсон юм. Үүнд гар бөмбөг, тухай өргөлт, дартс, ширээний теннис, даам, буудлах, сагсан бөмбөг, олс таталт, авраг, дээс зэрэг олон нийтэд танил төрлүүд байлаа. Харин арай сонирхолтой ховор төрөл нь корнхол байв. Корнхол гэдэг нь 7 метрийн занаас жижиг ууц шидэг тоглоом юм а. Шидэг самбар дээр нүх байдаг. Шууд нүхэнд орвол 3 оноо, харин самбар дээр буул 1 оноо гэдэг юм. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар хүн бүр өөрт нь тохирсон спортын төрлийг олж, идэвхтэй оролцох боломжтой. Бүх спортын төрлийг маш олон төрлөөр сонгон зохион байгуулсан нь хинч байсан өөрийгөө сорьж оролцож үзэх боломжтой гэсэн үг. Өрсөлдөөнтэй ч гэлээ тэмцээний уур амьсгал гэр бүл шиг дотн нөхөрсөг байлаа. Олон хүн найз нөхөд гэр бүл хүүхдүүдэд дагуул иржээ. Зохион байгуулагчдын хувьд тэмцээний гол зорилго нь ялалт бус, харин ч спортын хайр, эрүүл амьдралын хэм маяг юм гэж үзэж байна. Иймэрхүү уралдаан тэмцээн амралтын өдрийн өглөө хүүтэн ч гэсэн хөдөлгөөнөөр эхэлж байгаад үнэхээр баяртай байна. Өнгөрсөн жил 9 баг оролцож байлаа. Энэ жил 10 болж нэмэгдсэн сайшаалтай хэрэг юм. Багууд тэмцээнд бэлтгэхдээ маш сайн ажилласан бөгөөд зарим нь жилийн турш тасралтгүй бэлтгэл хийжээ. Өнгөрсөн оны аваргууд болох Читагийн 1-р дулааны цахилгаан станцын баг спортоор хичээлэхдээ бүхнээ зориулдаг гинэ. Манайхан жилийн турш спортоор хичээлдэг, ажил дээрээ өдрийн цайны завсарлагаар теннис, дам тоглодог. Энэ удаагийн тэмцээн манай станцын 60 жилийн ойд зориулсан учраас төрүүлж тэргүүн байраа хамгаалж үлдэх нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Энэ жилийн тэмцээний ялагч баг Читаахтын 1-р дулааны цахилгаан станцын баг байлаа. 2-р байрыг халдвартын эмнэлгийн баг, 3-р байрыг Чест тосгоны тоосын баг эзэлжээ. Мөс устаар нь Якутийн идэвхтэй залуусыг дэмжих гол талбар болж чаджээ. Энэ хугацаанд уг наадам нь олон салбарын хүрээнд бүгдийг хамарсан. Бүгд найрамдах улсын өнцөг булан бүрээс оролцсон мянган залууст өөрийгөө илэрхийлэх боломжийг олгож байна. Бид уулархаг дүүргээс эв нэгдэлтэй анхдагчдын хөдөлгөөн улсын чуулганд оролцохоор ирсэн. Уг чуулганы хүрээнд зохион байгуулсан мастер классын тэмцээнд 1-р байр, тоглоом наадгааны тэмцээнд 3-р байр, нийт дүнгээр 2-р байр эзэлсэн. Энэ бол үнэхээр онцгой үйл явдал байсан бөгөөд идэвхтэй амьдралын байр суурь бүтээлч байдал, эв нэгдэл болон хөгжлийн төлөөх тэмүүллийн үр дүн байлаа. Эдгээр залуусын санаачлалууд нь зөвхөн орон нутгийн амьдралыг байгуулаа зогсохгүй, бүхэл бүтэн бүгд найрамдах улсад тод жишээ болж байна. Энэ жил бид мөс устаар наадмын хүрээнд зохион байгуулсан залуу тариаланч тэмцээнд оролцсон. Арктик бүс нутгийн 8 оролцогч дундаас бид ялалт байгуулсан. Ингэснээр сүүн төрийн дүүрэг хөдөө аж ахуйгаа хөгжүүлж байгааг, мөн залуус энэ салбарт идэвхтэй оролцож байгааг батлан харуулсан. Наадамд Якутийн алдартай уран бүтээлчид оролцож үзэгчдэд хөгжмийн мартагдашгүй таашаал бэлгэлсэн нь онцлог мөчүүдийн нэг байлаа. Наадам нь авиастай чадварлаг залуус өөрсдийн мэдлэгийг сорих төлөвлөгөө санаа болоор хэрэгжүүлэх сайхан боломж болсон. Энэ жил уг наадам 12 чиглэл 20 гаруй тэмцээн сургалтын талбар болон хэлэлцүүлгийн хөтөлбөрийг хамарсан юм. Энэ өдрүүдэд би наадмын хэд хэдэн зочинтой уулзлаа.
Бүгд их баяртай байсан бөгөөд ийм наадам болдогт тасралтгүй хөгжиж залуусын хүмүүжилд маш чухал хөв нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн. Мус устар наадам нь өөрийн үн цэнтэй чухал соёлын талбар гэдгээ батлаа. Якутийн нэрийн хуудас болсон гэж хэлж болохоор олжээ. Жил ирэх тусам энэ наадамд хандах сонирхол өндөр байдаг. Муус устаар бол үнэхээр гайхалтай сонирхолтой наадам. Энэ жил 5 дахь удаага зохион байгуулж байгаа юм байна. Ийм том арга хэмжээ зохион байгуулагдаад хэдийн 5 жилийн үр үзжээ гэсэн үг. Би өнөөдөр этно бид нэртэй талбарт оролцсон. Энэ талбарт олон үндэстэн угсаадны төлөөлөл хамтдаа оролцож байна. Залуусын Мус устар наадам нь Якут улсад 2021 оноос хойш зохион байгуулагдаж байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин хэлснээр тус наадам нь залуус өөрийгөө өөрийн авьяас чадвараар илэрхийлэх сайхан боломж болж өгдөг гэжээ. Ухаанд Сакурагийн цэцэглэлтийн улирал эхэлжээ. Үүнийг өгтөн хотын захиргаа урьдчилан бэлтгэл хангаад байна. Дэлгүүрүүд болон зүүн нуурын бүсдэх алдарт энторын цэцэрлэгүүд ойролцоо Сакурагийн сэдвт бэлэг дурсгалын зүйлсээр дүүрчээ. Энэ үеэр хавар бүр жуулчдын хөл тасардаггүй юм. Бид янзын мөрнөр аялж явна. Өнөөдөр ухаанд ирээд Сакура цэцэглэж байгааг харах боломж гарлаа. Би бяцхан шүгөр бас өхөөрдөм жижиг цүнх охиндоо зориулж авсан. Ухаанд ирснийг үргэлж сануулна штэ. Миний харсан энэ үзэсгэлэнт байгаль гоо үзэсгэлэн охиндоо заавал ярьж өгнө. Би аялын групптэй хамт ирсэн. Эндхийн цэцэрлэгт хүрээлэн сүм хийдүүд үнэхээр сонирхолтой юм. Би эндээс эвхдэг сенс болон хэд хэдэн бэлэг дурсгалын зүйлс авлаа. Энэ бүхэн хаврын цэцэглэлтээр сэтгэл хөдлөгөн болсон энэ цэцэрлэгийг надад санагдуулах болно. Зарим бэлэг дурсгалын зүйлс маш их хэрэлттэй байгаа тул дэлгүүр нэгдсэн даруйд зарагдаж дуустдаг байна. Бараан дээр түр дууссан гэсэн тэмдэглэл харагдаж байна. Манай хүрэгчний хаалганд Сакурагийн унаж байгаа ягаан навчис дүрслэлсэн соронз байдгийм маш их хэрэлттэй байгаа. Одоогийн байдлаар 5,000 гаруй ийм соронз зарагдаад байна. Мөн 800 гаруй урдчлан захиалга хүлээж байна. Бид тусгаалan шин цуврал бэлэг дурсгалуудыг ухаан Сакурагийн цэцэрлэг нэртэйгээр бүтээсэн юм. Сүүлийн жилүүдэд Ухаанд улам олон бүтээлч бэлэг дурсгалын зүйлс гарч ирж байна. Алдарт шар тогрооны цамхагийг дүрсэлсэн дэрнээс эхлээд орон нутгийн бусад дурсгал газруудын хэлбэртэй гэрэлтэй соронз хүртэл бий. Энэ нь Ухаанд хэдхэн хоног, бүр хэдхэн цагийн хугацаанд зочилсон жуулчдад ч дурсамжаа хадгалах боломжийг олгож байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт үзэсгэлэн дээр элсэн чихрийн хөвөн тарааж байгаа робот жуулчдын анхаарлыг, ялангуяа хүүхдүүдийн сонирхлыг татаж байна. Роботын хийж байгаа бүрэн автомат хөдөлгөөн бүр нь цаашдын сургалт, төгөлдржүүлэлт, шаардлагатай өгөгдлийг цуглуулдаг. Мэдээж хэрэг түүний чадвар зөвхөн амттад нь тараахаар хязгаарлагдахгүй. Манай роботын жин 7.2 кг бөгөөд 5 кг-ийн ачааг өргөх чадвартай. Дэлхийд бараг байхгүй харьцаа юм. Робот маань хүний хийж чадахгүй эсвэл хийхийг хүсэхгүй байгаа даалгавруудыг гүйцэтгэхэд тусалдаг. Жишээлбэл эрсдэлтэй орчинд эсвэл давтагддаг үйлдэлүүдэд ашиглагддаг. Одоогоор бидний бүтээгдэхүүнүүд лаборатори, үйлдвэрлэл, гэрийн тусламж, үйлчилгээ болон тусгай зориултын орчинд өргөн хэрэглэгдэж байна. Роботуудын үзүүлбэр бол Бээжинд болж байгаа шинжлэх ухааны технологийн шинэ бүтээлийн бага хурлын нэг хэсэг юм. Үзэсгэлэнд сансрын технологи, компьютер тоглоомууд, аниме, уран зохиолчдын гарын үсгийн уулзалт зэрэг багтсан байна. Эндээс ирээдүйн ертөнц ямар байхыг төсөөлөх боломжтой. Ястай хөгжилтэй юм а. Маш олон хүүхэд ирж хүүхдэд зориулсан олон үзвэр, олон төрлийн робот, VR төхөөрөмжүүд, буужин технологитой холбоотой зүйлсийг харах боломжтой байна. Шинжлэх ухааны технологийн шинэ бүтээлэг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх салбар нь хятадын олон бүс нутгийн хөгжлийн шинэ чиглэл болж байна. Зөвхөн Бээжинд л гэхэд энэ чиглэлээр ажилладаг 8 зорчин компани төвлөрөөд байна. Хот 2025 оны эцэс гэхэд шинжлэх ухааны уран зөгнөлийн амьд зах зээлээ 60 тэрбум юанд хүргэх, харин 2027 он гэхэд 100 тэрбум юаныг давуулах зорилт тавьжээ. Өнөөдрийн баг хурал нь зохион бүтээгчид болон тэдний шинэ бүтээлийг амьдрал хэрэгжүүлэхийг хүсэгчдийн хамтын ажиллагааны чухал давцан болж өгч байна. Энд оролцох үнэхээр гайхалтай байна. Эдгээр уран зориг төрүүлэх технологиудыг хараад
маш олон бүтээлч хүмүүстэй танилцлаа. Бид хэдэн өдрийг энэ хурал дээр өнгөрөх төлөвлөгөөтэй явна. Үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Уран зөгнөлийн ертөнцийн нэг хэсэг болсон юм шиг л байна да. Баг хурлаа нь зөвхөн салбарын хөгжил дэмжлэг үзүүлээ зогсохгүй. Шинжлэх ухааны уран зөгнөлийн төрлийг залуусын дунд түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна. Эндээс бид уран зохиолчдын номонд дүрслэгддэг зүйлс бодит амьдралд хэр хурдан амилж байгааг мэдэрч болно. Би олон жилийн турш хятад улс дэлхийн залуустай харилцаагаа бэхжүүлэх ёстой гэж ярьсаар ирсэн. Залуус бол мөрөөдөгч, нээлттэй, эерэг хүмүүс шүү дээ. Өнөөдөр уран зөгнөл болон фэнтези төрлүүд иргэн сэргэж байна. Үүнийг хятадд эдгээр сэдвийг олон суугаар хөндөж байгаагаар харж болно. 2025 оны шинжлэх ухааны технологийн шинэ бүтээлийн салбарын баг хурал Бээжинд 3 дугаар сарын 31-ний хүртэл үргэлжилнэ. Гэвч үзэсгэлэнд дэлгэгдсэн олон бүтээлийг он дамнан хотын янз бүрийн байршлуудад үзэх боломжтой. Энэ баг хурал нь уран зөгнөлч зохиолчид, зохион бүтээгч инженерүүд, ирээдүйн технологийн сонирхчдын нэгэн чухал уулзалтын талбар болжээ. За технологиями будущего во имя CGTN.